Би өнөөдөр чамтай амьдралдаа хэрхэн креатив директор буюу бүтээл захирал шиг хандах талаар ярилцах болно. Гэхдээ эхлээд хоёулаа чиний бодит үннийг дурдах хэрэгтэй байх. Чамд үнэхээр мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй юм шиг харагдаж байна. Яагад гэвэл чи одоо болтол дургүй хүнийхээ доор ажиллаж бас өөрийнхөө үзэн ядаг амьдралын хэм маягтайгаа зуралцаар л байна. Тэгвэл сонс. Хин нэг нь чамайг ирээд аврахгүй. Хин нэг нь чамд бэлэн амжилт авчирч өгөхгүй. Чи өөрөө удирдлагыг гартаа авах цагчин болсон. Хэрвээ чи том мөрөдөлтөл юм бол одоо том сэтгэж эхлэх цагчин ирсэн. Чамд high-end rebranding болон урт хугацааны зөв стратеги төлөвлөгөө усаагаар мэд хэрэгтэй байна. Харин тэр стратегийг нь бичлэгээр бид хамтдаа бүтээх болно. Нэгдүгээр хэсэг creative director-ийн сэтгэлгээ. Хүмүүс ихвчлэн өөрийгөө олох тухай янгалаад байдаг. Гэхдээ би чамд нэг нууцыг хэлье. Хүн өөрийгөө олдоггүй юм. Харин өдөр бүр багаар өөрийгөө бүтээдэг. Creative director гэж хэм бэ? Тэр бол зүгээр нэг зураг зараад суудаг хүн биш. Тэр бол брендийн ДНК-г тодорхойлж ирээдүйг инженерчилдэг жинхэнэ стратегч хүн байдаг. Чи өөрийгөө зүгээр нэг ажилтан эсвэл хэн нэгний охин эхнэр гэж харахаа болох хэрэгтэй. Чи бол дэлхийд ганцхан хувь байгаа luxury brand. Өнөөдрөөс эхлэн чи өөрийнхөө амьдралыг бүх шийдвэрт энэ миний брэндэд нийцэж байна уу гэж асуудаг нэгэн болох хэрэгтэй. Жишээ нь Victoria Beckham. Тэрээр анх Spice Girls хамтлагийн Posh Spice буюу зүгээр л нэг pop охин байсан. Гэвч тэр өөрийнхөө амьдралыг rebrand хийхээр шийдсэн. Тэр өөрийгөө загварын төр төрх гэж харж эхэлсэн бөгөөд олон жилийн турш нэмсэглэхгүй байх, үргэлж өндөр өсгий төмсөх зэргээр өөрийнхөө алсын харааг шинээр инженерчилсэн. Одоо бол тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дизайнеруудын нэг. Энэ бол зүгээр нэг хувьтайлан биш. Энэ бол маш нарийн төлөвлөгдсөн бүтээлч ажил юм. Чиний амьдрал бол чиний хамгийн том бүтээлч ажил. Энэ төсөл заавал санхүүгийн ашигтай байх албагүй. Энэ бол чиний амин энерги, чиний хэм маягийг тодорхойлох тэр зүйл. Энэ бүхэн чиний карьер, чиний сонирхол эсвэл зүгээр л чиний өөртөө өгч буй амлал байж болно. Хоёрдугаар хэсэг концепто тодорхойл. Бүтээл захирал бүр шин цуглуулга гаргахдаа концепт буюу үзэл баримтлал гаргадаг. Чи ч гэсэн амьдралдаа энэ үзэл баримтлалуудыг тус тусынх нь 90 үеүүдээр хуваалцвар. Магадгүй чи өнгөрсөн хугацаанд people pleaser буюу бусад таалагдах гэж хичээдэг сул дорой 90 үедээ байсан байж болно. Тэгвэл одоо тэр үеийг дусга. Өнөөдрөөс чиний glow up era эхэлж байна. Чиний өмсөж буй хувцас, чиний идэж буй хоол, чиний харилцаж буй хүмүүс бүгд энэ шинэ өргөн үед чинь нийцэж байх хэвээр. Хэрв тэр хүн эсвэл тэр ажил чиний ирээдүйн хувилбарт чинь саад болж байвал холбоогоо тасал эсвэл яг одоо хийхээ бол. Уучлал гуйх хэрэггүй. Энэ бол бизнес. Энэ бол чиний амьдрал. Одоо өөрийнхөө хэм маягийг бүтээ. Pinterest руу ороод зөвхөн гоё харагдах зургийг биш, харин чиний амьдралын чин энергийг илэрхийлэх зургуудыг цуглуул. Чиний брэнд ямар өнгөтэй вэ? Бас ямар үнэртэй вэ? Хэрв чиний амьдрал кино байсан бол ард нь ямар хөгжим ихшиглэх вэ? 3 дугаар хэсэг таны амьдралын хэм маяг ямар байхыг тодорхойл. Том брэндүүдийн амжилт санамсаргүй тохиолдол байдаггүй. Тэр бүхэн маш нарийн төлөвлөгдсөн өдөр тутмын давтагддаг үйлдэлүүдээр тогтдог. Жишээ нь Victoria Beckham өглөө бүр 2 цаг бэлтгэл хийж маш хатуу дэглэм барьдаг. Энэ нь түүнийг зөвхөн гоё бие галбартай биш, харин би өөрийгөө хянаж чадаж байна гэсэн сэтгэл зүйн хүчийг өгдөг. Чиний өдөр тутмын амьдралд чиний брендийг дэмжих ямар зан үйл байна? Өглөө босоод юу хийвэл чиний ирээдүйн төгс хувилбарт чинь нийцэх вэ? Амьдралаа ирээдүйд чиглэсэн үйлдэл болгож чадвал чиний амьдрал урлаг болно. Бусдын хувилбарыг битгий даг. Өглөө 5 цагаас бос гэдэг хэм маяг чам тохирохгүй бол байж болно. Хамгийн гол нь өөртөө зориулсан бүтээлч хэм маягийг ол. Магадгүй чи шөнө илүү бүтээлч байдаг бол тэр цагаа өөрийнхөө төсөлдөө зориул. 4-р хэсэг код ба signature style. Загварын ордон бүр өөр ингэсэн кодтай байдаг. Алдартнууч багс. Victoria Beckham-ийн код нь юу вэ? Том харшил, чулуун өмнө, нухацтай царай. Чи түүнийг хараагүй байсан ч энэ хэм маягийг хараад энэ бол Victoria гэж хэлж чадна. Энэ бол түүний signature style. Харин чиний код юу вэ? Энэ бол чиний rebranding-ийн хамгийн хүчтэй хэсэг. Чиний өдөр тутамдаа барьдаг цонх, чиний ярьдаг өнгөйс, чиний үргэлж хэрэгэлдэг нэг л үнэртэй ус. Энэ бүхэн чиний код юм. Үүнийг бид character design гэдэг. Бусдыг дуурайхан оронд өөрийнхөө кодыг тогтоо. 5 дугаар хэсэг өөрөө өөртөө digital audit хий.
Одоо хамгийн бодит техник хэсэг рүүгээ оръё. Чиний сошиал хуудас бол чиний илэрхийлэл. Танихгүй хүн чиний хаягийг олж хараад 3 секундын дотор л дагах үгүйгээ шийддэг. Виктория Бекхэм Instagram-а яг л сэтгүүл шиг удирддаг. Тэр зүгээр л нэг зүрх тавьдаггүй. Тэр өөрийнхөө high value амьдралын хэм маягийг инженерчилж харуулдаг. Чи бүх зүйлийн бүтэц агуулгыг бодох хэрэгтэй. Үүнд чиний био, эхний 9 постын зураг гээд чи бүхнийг эхнээс нь төлөвлөх хэрэгтэй. Бүгд чамайг илэрхийлэх ёстой. Энэ бол чиний сэтгүүлийн нүүр. Хэрвээ энд байгаа постууд одоогийн чиний эратай нийцэхгүй байвал архивлах зоригтой бай. Хүмүүс таныг хизээч таны бодож байгаагаас илүүгээр үнэлэхгүй. Та өөрийгөө яаж үнэлнэ? Хүмүүс танд тийм л үнцнийг өгнө. Та өөрийгөө high value гэж мэдэрч тийм байдлаар брэндээ босгож чадвал таны үнц нь дагаад өснө. Хүмүүсийн харах үнцгийг чи өөрөө инженерчилж чадна. Төгсгөлийн хэсэг ирээдүгийн төлөвлөл. Сүүлийн бөгөөд хамгийн чухал зүйл цаг үетэйгээ хувьсан өөрчлөх. Чи хизээч нэг хэвэндээ байх албагүй. Бусдын гаргасан жимээр явсаар дуусах уу? Эсвэл өнөөдрөөс эхлэн өөрийнхөө амьдралын бүтээл захирал шиг болж өөрийнхөө эрен үеийг эхлүүлэх үү? Сонголт чинийх. Төлөвлөгөөгөө гарга, кодоо тодорхойл. Тэгээд үйлдэл хий. Чи бол чиний амьдралын хамгийн том, хамгийн чухал төсөл. Хэн нэгэн чамайг их зантай гэж хэлвэл зүгээр л нэмсэглээд өнгөрөө. Учир нь өндөр стандарт үргэлж дундаж хүмүүсийн нүдэнд их зан шиг харагддаг юм. Чи бол өөрийнхөө амьдралын бүтээл захирал нь. Чиний болохыг хүсэж байгаа хүн чинь ямар хүн бэ? Сэтгэл хэлсэгт хуваалцаарай. Чиний үе яг одоо эхэлж байна. Чи юунаас сосроогүй, бас юунд ч оройтойгүй. Танд амжилт хүсье.